За төвшин нарын гишүүдийн одоо хуу санаачлах ирэх хуу санаачлах одоо санаачлах нийгмийн хүлээлтэд нийцсэн байдлаар за нийгмийн эрэлтэд нийцсэн байдлаар нийгмийн гишүүдийн за нийгмийн тодорхой одоо жишээ нь бүлгүүдийн санал нийцсэн байдлаар явж байгаа гэдэгт бол огт эргэлзэхгүй байгаа. Тийм ч байгаа нь бол сайн байгаа юм. Энэ хуулийг бол угаасаа одоо гурван үндсэн одоо заалтаа суурилсан байдлаар зохицуулж явах гэдэг нь шүү дээ. Тэр нь бол өөрөө бас нэг асуудлыг бол бид бол угаасаа байж болох зүйл гэдэг бол би бол хувьдаа бол дэмжиж байгаа. Тэр нэгдүгээр асуудал гэж бид хоёр дахь асуудал гэж яриад байгаа шүү дээ. Одоо бидэнд өгсөн энэ хуулийн төслийгээр нөгөө хоёр дээр нь бол нарийн тооцоололт бол угаасаа хийгдэж таарна. Хийгдэхгүйгээр бид нар бол энэ асуудлыг бол ямар нэгэн шийдвэр болгож ирээсэй болохгүй. Тийм шийдвэр гаргачаад маргааш энэ одоо үр дагаврыг бид өнөөдөр ингээд яг бит байдлаар бол яг л идэл байж байгаа шүү дээ. Та хүн жишээ хэлээ одоо Тэмүүлэн гишүүний санаачилсан тэр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх тухай хууль дээр бол яг тухайн үед бол төрийн захиргааны төв байгууллага бид бол эсрэг байр суурьтай энийг дэмжихүүдийг байр суурь илэрхийлсэн шүү дээ. Тооцоолын. Тэгэл тэрийг хууль санаачлагч одоо бүрийн ихтэй учраас гэл ороод батлуулсан байхгүй. Өнөөдөр хийчихгүй. Хэрэгжүүлэх боломжгүй. Урд нь хэрэгжүүлснээс болоод нийгмийн даатгал дээр чинь ямар ачаал үүссэн, ямар тэгшвэс байдал үүссэн гэдэг энийг бүгдийг яриад гадны одоо экспертүүдтэй бол 8 улсын эксперттэй ажилласан шүү дээ. Энэ нийгмийн даатгалын багц хууль дээр 8 улс нь бол пост одоо социалист улсууд дандаа манайхтай адилхан шилжилт хийсэн улсууд байхгүй. Тэр нь дандаа одоо шинэ төжиглэлээр мэрэгсэн улсууд байсан учраас бид өөрсдөө сайн дуршлагыг тэдний бас сайн дуршлагтай өөрсдөө одоо шинэ сорилтыг тэдний сорилттой уялдуулсан байдлаар тэр хууль яваад ингээд иймэрхүү нөхцөл үүссэн юм. Гэхдээ бие биенээ бол үгүйсэхтэй бол биш. Одоо нэгэнтээ бидэнд бол нийгмийн эрэлт байгаа бол тэрэн тохирсон бид одоо хариулт олоход ёстой. Тэгжээж бид нар чинь одоо хууль тогтоож гэж байгаа учраас одоо бас хэлбэлээ бодоо л гэж байгаа юм. 700 одоо 60 мянган хүний яг өнөөдөр бол нийгмийн хамгааллын асуудал байхгүй. Нийгмийн даатгалын сангаар одоо дамжиж олгож байгаа тэтгэвэр тэтгэмж төлбөр зардал. Энтэй холбоотой эрсдгийг л ярьж байгаа юм. Цаашлаад 1.3 сая даатгалагч байж байгаа юм. Эдгээр улсуудын ойрын хугацааны болон урт хугацааны бас нийгмийн хамгааллын асуудал учраас тооцоо нарийн байх ёстой гэдэг талаас нь бид ярьж байгаа шүү. Тэрнээс бол гишүүдийнхаа энэ санаарсан хуулийг бол огт эсэргүүцээгүй. Нэг заалтыг бол би шууд болно гэж бодож байгаа. Анханасаа ч тэгж бодож байсан. Одоо хоёр зүйл дээр нь бол за тэрэн дээр юм тохиргоо хийх юм байна гэж бодож байгаа. Тэрийг бол тооцоо хийх ёстой хаа гэж бодож байгаа юм. Нийгмийн даатгал дээр та бүхэн бас зөв ойлголтойгоор нийгмийн даатгалын сан бол дампуурч бий. Нийгмийн даатгалын сан бол ямар нэгэн байдлаар шинэ хуулийн хүрээнд чуул ажиллаж байгаа. Тэр одоо улсаас төрөөс авж байгаа татаас чинь бол хуулийн дагуу л одоо авах ёстой улсууд өгж байгаа татаас болохоос биш. Одоо шимтгэл төлөгчтэй холбоотой асуудал ирээсэй биш. Тэр битгий л одоо шинэ хуулийн хүрээнд бол энэ нийгмийн даатгалын одоо сангийн менежмент бол харьцангуй одоо боловсронгуй болоод чөлөөт мөнгө үлдэгдлийн одоо банкнд байршуулад хүүгийн авдаг ажил чинь одоо энэ жилийн 1 сарын 1-ээс эхэлсэн. Энэ жил бол 700 тэрбум төгрөг дээр бол 105 тэрбум төгрөгийн нэмэлт одоо орлого болно. За энэ бол банкнд одоо байршуулсан. Нөгөө төгөр засгийн газрын 300 тэрбумын бонд худалдаад авчихсан. Эндээс бол нэг 15 тэрбумын бас одоо шинэ орлого орж байна. Ингээд ирэхээр зэрэг менежмент харьцангуй боловсронгуй болж байгаа учраас бас зөв талаас нь зарим зүйлийг бид нар болж байгаа талаас нь ярим. Гэхдээ одоо миний хэлж байгаа санал бол засгийн газар бол энэ хуулийг хордон оруулж ирээ. Гишүүдийн хэлж байгаа бол зөв шүү дээ. Одоо бид бол мэдээ засгаар нэг оруулсан чинь ахаа засаг байгуулагдсан учраас угаасаа тэгдэг. Ахаа л нөгөө нэг буцаал одоо яамтасаа саналаа авдаг ийм процесс тэр нь явах юм байна. Гэлээ ихний ойрын хугацаанд оруулж ирээд засгийн газрын өргөн барьсан хууль чинь бол их тийм холистик буюу одоо бүхэлд нь одоо асуудлуудыг харсан зарим одоо зүйлүүд нь байгаа юм. Энэний одоо зарим одоо заалтууч гэсэн байж байгаа. Ингэж хэдүүлээ хэлцэх юм бол зөв байх. Тэгэхээр засгийн газар бас ажиллаа ялангуяа одоо шинэ яам бол энэ дээр одоо анхааралтай хариуцлагатай байж одоо шуурхаа оруулж ирэх ёстой. Шинэ сайдад бол энийг бол бид бол энэ их хурлаас бол чиглэл болгодог, даалгавар болгодог юм бол хий гэж бодож байна. Бүхэлд нь бол гишүүдийн санаачлагыг бол бид дэмжиж байгаа.